Баянгын хорон дээр ажлын хэсэг гараад нэлээд одоо бас чамбааруулах ийм чиглэлээр ажиллах байхаа гэсэн бодолтой байгаа. Хэд хэдэн зүйл байгаа юм. Нэгдүгээр асуудал нь ахмад насны нийгмийн хамгаалалт холбоотой асуудал шийдэхдээ бид өнөөгийн хөрсөн төвшнгөөс нь ухрахгүй байх талаар манай засгийн газар ажлын хэсэг нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Энэ хуулинд өмнөх хуулиас ухарч байгаа зарим зүйлүүд байгаа юм. Ахмад настан амралтанд одоо амардаг, аршаан суулид одоо суйлуулдаг энэ хоёрын одоо авдаг үйлчлэгээ байсан. Одоо бол энэ хоёрын аль нэгийг нь сонго гэдэг ороод ирж байгаа юм. Тэгэхээр бид нар эдийн засаг хэдийгээр хүндрэлтэй байгаа ч гэсэн ахмадуудаа олгож байгаа энэ нийгмийн хамгаалалттай холбоотой хөрсөн төвсөнгөөс нь одоо дордуулж болохгүй хаа гэсэн юм нэг санал байна. Нэг дэх асуудал. Хоёр дахь асуудал нь ахмадуудыг өөрсдийнх нь ур чадвар түшиглээд, чадварт түшиглээд хөдөлмөрлөлтийг дэмжих чиглэлийн бодлогыг бий бол дэмжиж байгаа. Гэхдээ ажлын хэсэгтээ цаашдаа Баянгын хорон дээр нэлээд өргөжүүлэх байхаа. Одоо оруулж ирж байгаа төслөөр зөвхөн томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ахмадуудыг ажилуулах гэсэн ийм ерөнхий нэг одоо чиглэлээр үндсэнд орж ирж байгаа. Тэгэхээр зөвхөн ахмадуудыг томоохон төсөл хөтөлбөрүүд дээр биш, залуучуудад энэ ахмадуудын ажил амьдралын ариун баялаг туршлагыг нь сургах, сургалтанд одоо хамруулах, шав сургалт, зайны сургалтыг хөгжүүлэх, залуучуудыг амьдрах ухааны болоод аж ахуй эрхлэх одоо сургалтуудад хамруулах гэх мэтлэн ийм л одоо бүхий л төрлийн ажлуудад ахмадуудыг бас өөрт нь байгаа чадварт тулгуурлаад хөдөлмөрлөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр бас нэлээд яг өргөжүүлэх хэрэгтэй байх гэсэн юм санал байна. Хоёр дахь санал нь тэрвш тав гэдэг гişүүд яриад байна лээ. Өнөөдөр төрийн хууль тогтоомжоор ахмад насан туршихаас өмнө хөнгөлтөө нөхцөл тэгтүүрд гарч байгаа маш олон 100 мянга иргэд байгаа. Нийгмийн даатгалын сангаас тэгтүүр авч байгаа ахмадуудын баргалж 40% нь буюу 140 орчим мянган ахмадууд хөнгөлтөө нөхцөл тэгтүүр авч байна. 55 хүрээгүй 60 хүрээгүй. Тэгэхээр эдгээр иргэдийг нэгэн төрийн бодлогоор наснаас нь өмнө тэгтүүрт гаргаж байгаа учраас ахмад насны хуулийн дагуу ахмадууд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээнүүдэд тусам дэмжигт хамруулдаггүй юм а гэхэд тодорхой хэмжээний сувилалд хамруулах, хөдөлмөрлөлтийг дэмжих чиглэлээр бас одоо төсөл хөтөлбөрт хамруулдаг, дэмждэг байх талаар бас энэ хуульд тодорхой хэмжээний бас санал оруулах зүйлтэй болоо гэсэн юм бодолтой байгаамаа. За гурав дахь асуудлууд нь ахмадуудын ярьдаг нэг асуудал эрүүл мэндэд холбоотой асуудал. Хоёр зүйлийг л ахмадууд маш их ярьдаг. Нэг дахь асуудал нь тэр протез шүдний шүдний одоо хугацаа урт байна 15 жил гэдэг яг урт 3 жил болгодоггүй юм уу? Болгож болдоггүй юм уу гэж. Хоёрдугаар ахмадууд олон жил ярьж байгаа ахмадын эмнэлэгтэй болгох тухай асуудал. Тэгэхээр ахмадын эмнэлэгтэй одоо болгох, өрхийн эмдэг дээр өрхийн ахмадын асуудал хариуцсан эмчтэй одоо болгох гэдэг ийм одоо ахмадуудын хүсэн хүлээж байгаа асуудлуудыг бас бид хилцүүлгийн явцад цаашдаа оруулж өгөх зүйтэй болов гэсэн юм бодолтой байгаамаа. Ахмадууд ер нь нүүдлийн малаарч хуу эрхэлдэгтэй уламжлалтай холбоотойгоор манай Монголд нэг л зүйл аль ч одоо оронд байхгүй нэг зүйл юм. Аав ээж минь үхтэл өөр харамгээд бүхнээ хүүхдийн төлөө зарцуулдаг. Хүүхдүүд нь аав ээжээ өндөр настан өтөл буурал болсон хойно нь өөрийнхөө хажууд авч явж өргөж тээж бурхны одоо оронд явтал нь одоо тээж одоо тэтгэж тоогдож одоо явдаг. Энэ одоо уламжлалыг одоо бид бол эвдэж болохгүй. Тийм учраас энэ хуулинд өндөр настай аав ээжигээ асарч байгаа, суйлуулж байгаа, хажуудаа өөрөө арчиж, суйлаад за чин зэрэг гişүн микрофоногч нэг минут. Тэгэхээр энэ одоо сайхан уламжлалынхаа дагуу аав ээжигээ өтөл буурал өндөр настай болсон хойно нь асарж халамжлаа, тоогдоод аваа явж байгаа тийм өрх гэрвэлд бас одоо дэмжлэг тусалцаа үзүүлдэг байх одоо асуудал бидний хуулинд бол тусахч өгөх асуудал байгаа. Төгсгөлд нь нэг зүйл хэлэхэд ахмадуудад төвтөрт гарсан хойно ахмадуудтай уулзж яхад сэтгэл санааны одоо маш одоо тийм хүнд одоо цогтонд ордог, дарамтанд ордог. Нөгөө талаас ганцаардал гэж маш одоо аимшигтай зүйл одоо байдсан юм байна лээ. Тийм учраас ахмадууд өөр хоорондоо уулздаг, санал бодлоо солилцдог, чөлөө цагаа өнгөрүүлдэг ийм одоо чиглэлээр үйлчлэгээнүүдийг одоо бий болгох энэ зүйтэй байхаа гэсэн ийм саналтай байгаа мó. Тэгээд Баянгын хорон дээр ажлын хэсэг гарахт нь одоо бас оролцож хуулийн улам одоо бас сайжруулах талаар бас санал бодлоо өгчөөд ажиллая гэсэн ийм саналтай байна. Баярлалаа.